За юу байцгаан залуучууд, бүсгүйчүүд, Арлын Японоос завгүй мэдчилж байна. Энэ удаа 2021 онд Японы Чиба мужид болсон хэргийн тухай ярьж өгье. Нэгэн залуугаас болж олон хүний амнаас эрсдэлд орноо. За тэгээд эхнээс нь танилцуулъя. Гинт хэрэгтнийг Ичикура Дайго гэдэг бөгөөд бүгдээрээ түүнийг Дайго гэд дуудаад явъя. Дайгогийн аав нь түүнийг төрөхөд зар сурталчилгааны томоохон компанид ажиллаж байсан. Ээж нь мөн адилхан компанид нэг газар ажил хийдэг байж. Дайго төрөөд удаагүй байхад аав нь гадаад руу томилолтоор явж ажиллахаар болноо. Тэгээд гэр бүлээрээ багаасаа гадаадаар амьдарч ирсэн байна. Солонгос болон Англид түүний бага насны өнгөрсөн. Бага сургуулаа Англид төгссөн байна. Ээж хоёрын хувьд түүнийг бага байгаас ахуулаад хоорондоо ерөөсөө таардгүй ажилтай. Байнгын л хэрүүлж болж жижиг юм дээрээс хүртэл муудалцаж маргадаг байж. Ялангуяа аав нь ээжд нь гар өрчдөг байж л та. Үүнийг харж өссөн Дайго сэтгэл санааны дарамт нэлээд ордог байсан байна. Сүүлдээ бүр тэсгээ байгаад ээж нь ааваас нь салан хүүтэйгээ хойлохнагаа амьдрахаар болсон байна. Хоёулаа Японд буцаж ирээд хүүн олон улсын сургуульд явж эхэлнэ. Багаасаа гадны улсад амьдарч ирсэн болохоор англи хэлэндээ ус цас байсан байна. Тэгээд 10 жилээ төгсөөд Канадын Бритиш Колумбия их сургуульд элсэн орж суралцж эхэлсэн. Гэвч түүнийг 2 дугаар курсэд байхад асуудал гарсан нь аав нь төлбөрийг нь төлөх боломжгүй болсон байна. Дайго тэгээд сурангаараа өөрөө төлбөрөө төлөхөөс өөр аргагүй байдалд орно. Хэцүү байдалд ороод байх үед маш тийм эрсдэлтэй юм хийж эхэлсэн. Өвс зарж эхэлсэн байна. Хар тамхитай. Сургалтын төлбөрөөс гадна амьдралынхаа зардлыг олохоос өөр аргагүй байсан болохоор өвсийг зарж өгсөн байна л та. Ингээд их сургуулаа төгсөөд Япон руугаа буцаж ирэн гадны хөрөнгө оруулалттай гадаадын компанид нэлийн өндөр цалинтай боломжийн ажилд орсон ба. Ингээд компанийнхаа цуг ажилтдаг эмэгтэйтэй болцож уулзаж эхэлнэ. Түүнтэйгээ хорин хийгээвч гэсэн хоёулаа партнер болж дундаа байрны зээлэнд орсон байгаа. Мөн тэр хоёроос хоёрын дундаас хүүхэд хүртэл гарсан. Ингээд гэр бүл болон амьдарч эхэлсэн. Гэвч Дайгод тийм маш том сул тал байсан. Тэр брендийн бүтээгдэхүүнтэй маш дуртай. Хамаг брэнд цаг, брэнд хувцс зэрэгт мөнгө юм юмд зарцуулдаг байсан ба. Хэдий өндөр цалинтай ч гэсэн брендийн бүтээгдэхүүнийг ихээр нь аваад л авил мөнгө гэдэг хаанаач хөрөхгүй өргөдөл алга болно. Ингээд Дайго ажлынхаа хажуугаар өөр мөнгө олох арга хаж эхэлсэн. Тэр нь Японы Mercari гэх шинэ болон хуучин бүх төрлийн бараа борлуулдаг аппликейшнийг ашиглан интернетээр юм борлуулах ажил хийж эхэлсэн ба. Юу борлуулж эхэлсэн бэ гэхээр өөрийн эд хэрэгсэл биш танил найз нөхдөөсөө авсан үнэт хэдэлтэй. Танил найз нөхдийнх гэрээс хулгайлж авсан үнэт хэдэллийг зарж борлуулж эхэлсэн ба. Үн тэрээр эхнэртэйгээ бас байнгын хэрүүл маргаантай заримдаа бүр гар хүрдэг болчихсон байсан ба. Хүүхэд нь төрөөд удаагүй 3 сарын дараа эхнэрээ зодон гэмтэл очруулсан хэрэгээр цагдаад баривчлагдана. Үүнээс болж эхнэр нь хүүхдэд дагуулan гэрээсээ явсан. Тэгээд тэр хоёр дундаа хүүхэдтэй мөн байрны хүртэл дундаа зээлээр авсан болохоор шүүхээр шийдвэрлэхээс өөр аргагүй байсан. Энэ үед Дайго байрныхаа бүх зээлийг би өөрийн нэр дээр шилжүүлж авнаа гэд хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл эхнэрийн нэр дээр байгаа байрны тал зээлийг нэг дор би бүгдийг нь төлнө гэд хэлсэн. Энэ үед өндөр цалинтай ажилдаа ажиллаж байсан бөгөөд аль хэдийн дараагийнхаа тийм үерхэх хүнээ олцсон байсан ба. Мөн Mercari гэх юм борлуулдаг аппликейшн дээр юмаа борлуулж байсан бөгөөд энэ удаа эмээгийнхээ гэрээс эрдэнэ шигтгэдтэй бүгжийг нь хулгайлан зарах гэж байсан. Энэ үед Дайгогийн ээж нь эмээгийнхээ бүгжийг хулгайлж зарах гэж байгааг мэдээд наадхаа зогсоо тэр бүгжийг нь буцааж өг гэж хэлсэн байна. Гэвч ээжийнхээ үгийг үл тон зархаа зогсоохгүй ажилтай. Тэнгүүт ээж нь шинэ үерхэж байгаа найз бүсгүүрэн залгаад Дайгог тэр бүгжийг зарахыг зогсоогод гэж хэлсэн. Дайго үүнийг найз бүсгүйгээс олж сонсоод дэлбэртлээ урлан ээжийнхээ гэртээр нь ээжигээ зодсон байна л да. 14 хоног эмнэлэг твтүүлэхээр гэмтэл учруулсан. Аимшигтай байгаа. Тэгээ энэ ээж нь дараа хүүтэйгээ хамт гэмт хэргийн хамсаантан болно. Түүнийг бүгдээрээ Fujiko гэд дуудаад явъя. Түүний дараа Дайго өмнөх эхнэрийнхээ байрны зээлний тал мөнгийг дарахын тулд өвгөөсөө мөнгө зээлэх гэж
гуйж үзнэ. Ингээд удаан ярилцсны эцэст өвөө нь Дайгод 25 сая йен зээлэхээр болно. Монгол мөнгөөр бараг 600 сая төгрөг. Гэвч энэ зээлийг авсны дараачаар Дайго дахиад цагдаад барьжлагдана. Яагаад вэ гэхээр ажиллаж байсан компанийнхаа данснаас мөнгө идэж байсан нь баригдсан байна. Ингээд өндөр цалинтай ажилласаа халагдаж түүний амьдрал дордож эхэлнэ. Эдийн ажилгүй, цалингүй болсон ч гэсэн үрэлгэн зан түүнийг орхихгүй байлаа. Тэрээр найзынхаа төрөвчнээс мөнгө хулгайлна, кредит картын нууцаар ашиглана, хамаг болж бүтэхгүй юм хийсээр байж. Мөн өвөөгөөсөө дахиад 10 сая йен зээлсэн байгаа. Тэгэхээр өвөөгөөсөө нийтдээ Монгол мөнгөөр 850 сая орчим төгрөг зээлж авна. Нөгөө талд Дайгогийн ээж Фужико нурууны өвдөн ажил хийж чадхааргүй болж хадгаламжаа эдэн амьдарч байсан байна. Ирээдүйд хадгаламж нь дуусах юм бол юу хийхээ мэдэхгүй те ирээдүйдээ их санаа зовж байсан байна. Энэ үед нэг юм олж сонссон reverse mortgage буюу эсрэг mortgage-ийн зээл гэх юм уу. Энэ нь юу вэ гэхээр өөрийн амьдарч байгаа байраа барьцаанд тавин сар бүрийн хэрэглээний мөнгөө банкнаас зээлэн амьдрахыг хэлээд байгаа. Зээлсэн мөнгө нь гэрээ хийсэн хүн нас орон өнгөрөхөөр барьцааны байрыг зарж мөнгөө эргүүлж авах тийм системтэй зээл байгаам л да. Ингээд Дайгогийн ээж Фужико энэ л надад хэрэгтэй юм байна гэдээ энэ зээлийг судалж эхэлсэн. Тэгээд өөрийн амьдарч байгаа газараа барьцаалан зээл авбал 40 сая йен болохоор байна гэдгийг олж мэдсэн. Гэвч зээлийн нөхцөлийг хангах боломжгүй байлаа. Учир нь Фужикото зүг түүний ээж болон эх чинь газар дээр нь нэр нь газрын бичиг дээр нь нэр нь цуг амьдардаг байж. Энэ хоёр эндээс нүүх юм уу өөр тийшээ явахгүй бол зээлэнд хамрагдах боломжгүй байлаа. Тэгээд ээж эгч хоёрыг асамжийн газар оруулахаар ярилцаж үзсэн боловч эх чинь тийм бодлого байгаагаа шулуухан хэлж эсэргүүцсэн байна. Ингээд Фужикогийн хувьд ээж болон эх чинь түүний гайн гэж бодох болсон байна. Фужико бодон явж байгаад хүү болох Дайгод эсрэг моргижийн зээлийн тухай ам алдаж орхино. Үүнийг сонссон Дайго өмнөх ихнэрхээ байрны зээлний мөнгийг тэндээс мөнгө олоод дарчий гэж бодож эхэлнэ. Гэвч ээжийнхээ эгч буюу нах зэгчийг ямар нэг аргаар холдуулахгүй бол зээл авах боломжгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд нах зэгчийнхээ амийг хөнөөхөр шийдсэн байна. Дайго гэр ахуйн том супермаркет орж машины хөргүүрийн шингэн худалдаж авна. Энгийн нэг шингэн юм шиг боловч хүний биед маш их хортой болохоор нах зэгчийг өвгөр хордуулахар шийд. Ингээд өөрийнхөө ээжтэй нийлэн нах зэгчийг хордуулахар төлөвлөгөө зохионоо. Ээжийнхээ гэрт нах зэгчийг дуудан кола болон вискин дээр машины хөргүүрийн шингэн хийж уулгана. Гэвч ганц удаагийн уултаар нөлөө нь шууд гарахааргүй байлаа. Нах зэгч нь гэлүүгээ харьсны дараачаар ээждээ зааварчилгаа өгч дараагийн хэд хэдэн өдөр хөргүүрийн шингэн уух юмыг нах зэгчтэй уулгасан ба. Ингээд 2021 оны 4 сарын 20-ны орой Дайго болон Фужико нийлэн нах зэгчийнхээ гэрт нь очив. Тэр хоёрыг ороход нах зэгч нь хөргүүрийн шингэнд хордон галт тогооныхоо ойролцоо ухаан алдсан байлаа. Дайго ухаан алдсан байгаа эгчийг өргөн шатны өөд өгсөд шатнаас доош түлхэн унгаж түүний амийг хороосон байна. Ингээд Дайго ээжтэй хандан 3 өдрийн дараа өглөөний 11 цаг хүртэл энэ хിവэр нь байлга гэж зааварчилгаа өгсөн байна. Энэ хооронд хөргүүрийн шингэн хийсэн байсан виски болон колонуудыг бүгдийг аван устгасан. Ингээд 3 өдрийн дараа Фужико хүүгийнхээ хэлснээр эгчиндээ буцан ирж анх удаа хэргийг мэдсэн юм шиг жүжиглээд цагдаа руу залган шатны доор эгч маань ухаан алдсан байна. Амьсгалахгүй байна гэд мэдээлсэн ба. Ингээд нах зэгч өөрийнхөө төрсөн дүү болон түүний хүүд амиа алдсан. Энэ хэрэг нь цагдаа шүүхийн дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарав тэр чигээрээ дууссан ба. Харин энэ хооронд Дайго дараачихаа гэмт хэргийг төлөвлөж байлаа. Өмнө нь 850 сая орчим төгрөг зээлсэн өвөөгийнхөө амийг нь хорлбол 850 саяыг эргүүлэн төлөх шаардлагагүй гэж бодон хэргийг төлөвлөж байлаа. Хэргийг үйлдэхээс өмнө Дайго өвөөгийнхөө гэрлөө нууцаар орон 950 мянган йений үнэтэй зураг, үнэт тэтлэл, цаг зэргийг нь хулгайлсан байна. Үүнийг өвөө нь Дайгог хийсэн хэрэг болохыг мэдсэн байлаа. Тэгээд цагдаад мэдэгдэн миний юмнуудыг буцааж өгөхгүй бол цагдаа өгсөн гомдлоо буцаахгүй гэж Дайгод хэлсэн байна. Мөн зээлсэн байгаа 850 сая төгрөгөө аль болох хурдан буцааж өгөөрэй гэж нэмэн хэлсэн. Өвөөгийн уурлах нь мэдээж хэрэг байсан. Гэвч үүнд ууралсан Дайго өвөөгийнхөө амийг игүүдэхийг
шийдсэн байна. Үүний дараа тэрээр өөрийнхөө утсан дээр байшинг яаж шатаах вэ гэж хайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өвөөгөө байшинтай нь одоо шатаа гэж төлөвлөж эхэлсэн байна. Ингээд хэргийг хийхээр болж ээжигээ бас дагуулж явах гэж байсан байна. Гэвч Фужико яасан ч явахгүй гэж гүрийхэд Дайго дэлбэртлээ уурлан Фужиког зодон гэмтэл учруулад түүнийг хүлээд үлдээсэн байна. Тэгээд ээжтэй хандан ээжээс болж төлөвлөгөө цаг зөрлөө. 2 цагийн дараа энд ирнэ. Ээжийн гэрийг бас шатаж чадах болохоор эндээ хүлээж байгаарэ гэж авсан. Ингээд өвөөхөө гэрт ирэн гал тавьсан. 2 давхарт унтаж байсан өвөө нь гал гарч байгааг мэдэн дуудлага өгч мэдүүлсэн ч өөрөө ухаан алдан унж өвөд басан баг. Энэ хооронд Дайгогийн ээж Фужико хүлсэн байсан олсноос мултарч гарan зүгтэн цагдаад мэдгдсэн. Ингээд тэр даруй Дайгог эрен сурвалжилж баривчсан байна. Үүний дараа ээж нь эмнэлэг твтэн 40 хэдэн хоног эмчлүүлсэн. Ээжтэй тэгж амир одоо гэмтэл учруулсан байна. Өвөөгийн байранд гал тавьсан Дайгогийн хийсэн хэрэг болох нь тогтоогдсон. Мөн ээжийг нь эмнэлгээс гарангуут нь баривчлан цуг шүүхэд орсон байна. Дайгогийн ээж Фужикод 9 жилийн хорих ял өгсөн бол Дайгод насаар нь хорих ял өгсөн байна. Дайгогийн ээж нь би нэг л өдөр шоронгоос гарнаа. Гэвч Дайго гарч ирэхийг хүсэхгүй байна. Дахиж түүнтэй уулзмааргүй байна гэж хэлж байж. Үрэлгэн зан элбэг хангалуун амьдралаас салж чадаагүй нэг залуугийн хийсэн хэрэг нэгэн гэр бүлийг тэр чигтэн суурилсан байна. За энэ удаагийн дугаарыг сонссонд баярлалаа залуусаа. Subscribe дараарай.